Улсын хурлаас нийслэлийн засаг дарга Батуулыг төдийгүй бүхий л аймаг дүүргийн засаг дарга нарыг орлогчид болон зөвлөхүүдэд цомготгож төсөө хэмнэхийг үүрэг олгосон. Энэхүү үүргийн хүрээнд нийслэлийн засаг дарга Батуул өөрийн 6 орлогчийнхоо дөрвийг цомготгох ёстой болоод байсан ч нийслэлийн удирдлагууд орлогчтой авч үлдээгөөс болон хэвлэл мэдээллийн хэрэгслэр болон нийслэлчүүд энэ асуудал багахгүй дургуутсаж баггүй шууган тариад байгаамаа. Энэ асуудлаараа нийслэлийн засаг дарганы хамгийн газар гэрэл чулуунаас тодруулах авлаа. Манайхан ч имийг бол механикаар харах юмны өнгөц хэлбэрийг харах дуртай шүү дээ. Агуулгыг харах хэрэгтэй шүү дээ. Би одоо бид Улаанбаатар хотын дүрм гэж яагаад яриад байдیں۔ Тэ. Өнөөдөр бол хэрвээ Улаанбаатар хот өөрийн дүрмтэй өөрөө эдийн засгийн аваа явуулдаг чадaltaй бол энэ засгийн газар их хурл Улаанбаатар хоттой ноцолж байгаа ямар ч шиг байхгүй шүү дээ. Өөрсдийнхээ ажлыг улсад зөндөө их ажиллаж шүү дээ. Манайд энд хэдэн орлогчтой байх нь бол үнээр идэр бол тэднэрт бол яг үнээр идэр бол ерөөс эргэцүүн талаас нь манай асуудал шүү дээ. Нийслэлийн засаг дарганы хамгийн газрын дарга гэрэл чулууны мэдэгдэж байгаагаар 4 орлогчоо авч үлдэхтэй холбоотойгоор би засгийн газрын эсрэг үндсэн хуулийн цэц болон шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй. Харин төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлж орлогчтой авч үлдэх асуудлаар засгийн газар тогтоол өргөн барина гэж хэлсэн юм а. Тэгэхээр нийслэлийн удирдлагын бүтцийг шинжлэх ажлыг одоо бид нар хийж байгаа. Энэ хийх ерөнхий бодлогын асуудлыг бол 7 сарын 4-нд манай иргэдийн төлөвтэй хурал баталсан. Нийслэлийн удирдлага нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагын бүтцийг боловсронгуй болгох гэсэн тэр баримтч байдаг. Тэгэхээр бидний хувьд бол манай иргэдийн төлөвтэй хурлын шийдвэр бол хамгийн одоо дээд шийдвэр. Тэгэд бид нар бол энэ үднийхээ хүрээнд асуудлаа боловсруулж байгаа. Энэ боловсруулж байгаа асуудлын нэгдүгээр асуудал бол мэдээж засаг даргын орлогчдын асуудал байгаа. Манай хурлаас баталсан тэр хөтөлбөрт юу гэж заасан гэхээр бол засаг даргын орлогч нарыг нийслэлээс нийслэлийн төсвөөс санхүүждэггүй. Бүтээн байгуул төсөл хөтөлбөрийн менежментийн зардал санхүүждэг байхаар тийм институт суулгая гэж хэлсэн. Яг үднээс өнөөдөр бид нар нэгэнд батлагдсан юм хөтөлбөр байгаа учраас бид өнөөдөр засаг даргын орлогчийн институтыг төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан юм институт суулгаж өөрчилж байгаа. Тэгээд төсвөөс санхүүжихгүй. Тэр одоо хөрөнгө оруулалтын газарт очиж байгаа техникийн хяналтын зардлаас менежментийн одоо удирдлагын зардал гэж тодорхой хэмжээ гаргаад тэгээд тэр хэмжээгээр нь өөрсдийнхөө үйл ажиллагааг санхүүжүүлдэг байх ийм тогтолцоо шилжихээр асуудал боловсруулж байгаа. Тэгээд энэ асуудлыг бид засгийн газарт оруулна. Засгийн газар ямар шийдэл гаргахыг би мэдэхгүй байна. Тэгээд бид нар ямар ч хурлынхаа батсан хөтөлбөрийн хүрээнд оруулна. Сая өөрөө чи асуудал шүүх мөхөд хамж бас тийм асуудал огт байхгүй.